Өнөөдөр зөвхөн хувийн хвшлийн өр зээлийн тухай ярьж байна л да тий. Зөвөө зөв нэг удаа ингэж шүүх цаг болсон. Замбараагүй зээлүүд гарсан, хариуцлагагүй зээлүүд зарсан, мөнгө зарж сураагүй монголчууд бие дааж аж ахуй ажил хийж үзээгүй. Зөвхөн сэтгэлийн хөдөлгөөнд автагдаад ингээд нэг бизнес хийн ч гэдэг юм уу ингээд явж байгаа юм би. Үнэн дээр Монголд орчин бол айгүй хүнд байна. Одоо ноолуураар ингээд бизнес хийн гэхээр зүрх хүч байгаа байхгүй. Чи нэг юм аавна, нэг үйлдвэр барина. Эргээд үйлдвэрийн нэг үйлдвэр шиг үйлдвэр барихад өөрийнхөө өртгийг 25 30 жил ажиллаж ид нөхдөг штэ. Өнөөдөр та надаас асуусан. Яагаад энэ зэлийг төлөхгүй байгаа? Төлмөргүй нөгөө талаар. Яагаад гэж ажил хийх надад боломж өгөөгүй штэ. Манай хамт олон тийм боломжийг өгөхгүй штэ. Ноолуурын чинь бүгдийн хятад эдхийн зах зээлийн үнээс 30-40% аваад гараа авчиж чинь илүү үнээр. Та нар боддоо зөвхөн ноолуур дээр 30%. Тэргээр бүтээгдэхүүн хийгээд дахиад 30%. Ингээ хэдэн хувийн алдагдaltaй ажиллах юм. Дээрээс нь банкны зээл хийх үү? Дээрээс нь татварын өр зээл. Ингээд эн чинь бараг 100% алдагдaltaй бизнес явж байна. Тэгээ бид нар яаж цаашаа энийг ажилуулах юм? Ямар ч боломж шалгах вэ?